Ясан сэлбэрийн гайхамшиг. Монголын урчуудын 9-р артель энэхүү зааны соёон бүтээлийг уралжээ. Зааны соёон дээр сэлбэр хийх нь нягт бүтэц жиг дөнгөтэй байдаг учраас нарийн уран дүрслэлийг гаргахад тохиромжтой байдаг байна. Зааны соёо сэлбэрийг үзэж сонирхлоо. Угаасаа үзүүр хүртэл туузаар оросон давхраг бүртээ Монголын аж ахуй тухайн үеийн ахиц дэвшлиг харуулж байсан. Ингэхдээ үзүүр хэсэгт эрдэнэ шишийг дүрсэлсэн нь тухайн үеийн атар газрыг эзэмшиж Монгол улс анх удаа эрдэнэ шиш тариалсныг харуулж байгаа юм а. Бүтээлд тухайн үеийн мал аж ахуй, нийгэм, эдийн засаг, хот зохион байгуулалтыг багтаажээ. Бүтээлийн орой хэсэгт эрдэнэ шишийг дүрсэлсэн нь тухайн цаг үед монголчууд эрдэнэ шиш нэн шинээр тариалж байсныг илтгэн харуулна. Энэхүү бүтээлийг үзснээр залуучууд маань 20-р зууны дунд үеийн түүхийг ганцхан бүтээлээс харах боломжтой. Үзүүр хэсгээс туузаар орон зохиомжилж дүрсэлснээрээ уг бүтээл 20-р зууны Монголын нийгмийн чиг хандлага, хөдөлмөрт итгэх итгэлийг илэрхийлсэн уран сайхны баримт болон өнөөдөр бидэнд хадгалагдсан үлдээжээ. Ясан сэлбэрийн цуврал бүтээлүүд. 20-р зууны дунд үед Монголын гар урчуудын 9-р артель байгуулагдсанаар зааны ясан сэлбэр хөгжсөн гэж үздэг. Монгол уран сэлбэрчдийн бүтээлд мал амьтны дүрслэл нэн гайхамшигтай. За энэхүү бүтээлүүд болохоор гар урчуудын артель байсан сэлбэрчдийн бүтээлүүд байгаа. Энэхүү бүтээлүүд маань болохоор тухайн үеийн социализмын нийгмийн аж ахуй амьдрал болон мал аж ахуйтай хэрхэн яаж харьцаж байсан гэх мэтийг бол энэ бүлэг сэлбэрийн бүтээлүүдээс харж болно. Ясан сэлбэрийг урлагийн өв болгон хөгжүүлсэн нэр дэс сэлбэрч урлагийн гавьяат зүтгэлтэн Чувамидийн бүтээл. За Чувамидгой энэхүү бүтээлд юуг илүү онцлогыг харуулахыг хичээсэн бэ гэхээр тухайн үед бол 59 онд бол газар тариалын эзэмших, түүнийг урайлан дуудах, бусдыг одоо түүчилэх гэсэн үүднээс энэхүү бүтээлийг хийсэн байдаг. Энэхүү бүтээлдээ сайлчин бүсгүй ингэртэй тарин таруугаа бариад мөн тойрсон эрдэнэ шишин бол дүрсэлсэн байдаг. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр тухайн үед мал сүргөө бол 9 минут бойжуулахын тулд эдэж тижээлээ өөрснөө бэлтгэдэг байсныг бол энэ бүтээлээр бол илэрхийлж байгаамаа. Гундгой энэхүү бүтээлдээ Орос зоос техникч Монгол бүсгүйд өөрийнхөө арга техникийг түгээж байгаагаар дүрсэлсэн байдаг. Энэ нь болохоор Монгол зоо техник гэсэн шинэ мэргэжил бий болж байгааг бол харуулж байгаамаа. Уг бүтээлээр дамжуулан монголчууд байгальтайгаан зохицсон малынхаа эдэж тижээлийг өөрсдийн хөдөлмөрөөр бэлтгэж эхэлснийг илэрхийлжээ. Бүтээлд нүүдлийн болон суурин соёл, хөдөлмөр, амьдралын нэн шин өөрчлөлтийг цогц утгаар нь зангилан дүрсэлсэн байна. 9-р артелийн сэлбэрчдийн Монголын соёл уламжлалыг бэлэгдсэн энэ мэт бүтээлийг гадаадын хүндэт зочид гүйчдэд дурсгал болгон бэлгэлдэг байснаас дээжлэн хүргэлээ.